Хэрвээ та хар нүх рүү унвал яах вэ? Та хар нүхний талаар хэр ихийг мэдэх вэ? Та хар нүх рүү унвал юу тохиолдох бол? Сансар огтургуугаар аялж хүн төрлөختөн оршин суух шинэ гариг хайж байгаа гэж бодъё. Гэтэл замдаа хар нүхтэй дайралтаж очоод үтсэн гэж бодъё. Танд амьд үлдэх боломж байгаа юу? Яаж тэндээс гарах вэ? Тэнд өөр ертөнц рүү аваачих хонгил байгаа болов уу? Харин би дүүгээр танд юу болохыг үзүүлье. Хар нүх гэж нэрлэх боловч хар нүх нь харанхуй хоосон газар биш юм. Эйнштейний харьцангуй онолоор хар нүх хэрхэн бий болдгийг таамагласан байдаг. Том хэмжээтэй од үхсний дараа жижиг хэмжээтэй цөм нь үлддэг. Хэрв тэр цөмийн масс манай нарны масснаас дор хаяж 3 дахин том байвал татах хүч бусад хүчийг давмгаалж цөмийг хар нүх болгон хувиргадаг. Гэвч хар нүх гэх нэрэнд хууртаж болохгүй. Хар нүх бол огтхонч нүх биш юм. Харин маш их хэмжээний материйг маш жижиг газарт нэгтаршуулж байдаг. Нар дэлхийгээс 28 дахин илүү татах хүчтэй гэж бодоод үзье. Наран дээр алхах юм бол та дэлхий дээрхээс 28 дахин хүнд болно гэсэн үг. Харин одоо дөрвөн ширхэг нарыг 24 км буюу машинаар 30 минут явхаар хэмжээний урттай диаметртэй газарт шахаж багтаана гэд төсөөлөөд үз. Татах хүч нь ямар байх вэ? Хар нүхний татах хүч асар их байдаг. Гэрэл хүртэл тэндээс гарч чаддаггүй. Тийм ч учраас та нёгийг ч харж байгаагүй байх. Гэвч үүнийг гамма цацрагийн ялгарлаар илрүүлж болно. Энэхүү цацрагийн ялгарлыг Стивен Хокинг олж нээсэн бөгөөд түүний нэрээр Хокингийн цацраг гэж нэрлэжээ. Стивен Хокинг хар нүхнүүдийг өөрөөр ертөнц рүү хүрэх хонгил байж болно гэж итгэж байсан. Тэгэхээр та хар нүх рүү унвал зэрэгэлдээ ертөнц дэх өөртөөгөө тааралдах болов. Бүхэл хар нүхэнд татах хүч хамгийн их болдог үзэгдлийн хаяг их цэг байдаг. Цааш харах боломжгүй цэг гэсэн үг. Хэрв та тэр цэгийн гадна байх юм бол төгс харанхуй тойргийг тойрон эргэлдэх оддыг харах болно. Та хар нүх рүү татагдаад эхлэх юм бол та баг багаар татах хүчний нөлөөнд хурдсаар байх болно. Энэ бол таны хувьд ихний муу мэдээ. Хар нүхний татах хүч маш их. Бүр маш их учраас таны хөл эхлээд татагдаж эхлэвэл таны хөлөнд толгооноос ч хамаагүй их татах хэмжээний хүч мэдрэгдэнэ. Таны биеийг сунгаж татна гэсэн үг. Хамгийн түгээмэл байдаг хар нүхнүүдийг стеллер гэдэг бөгөөд тэд 15 км хүртэл сунаж 20 ширхэг нартай тэмцгэр хэмжээний хүнд байдаг. Хэрв та энэ хар нүх рүү татагдах юм бол та үзэгдлийн хаяанд хүрэхээс өмнө ч тасрах магадaltaй. Тэгэхээр та хамгийн томыг нь сонгох хэрэгтэй. Манай нарнаас сая дахин том ч юм уу? Энэ тохиолдолд таны бие гэмтэлгүй үлдэх бөгөөд үзэгдлийн хаяанд хүрч чадна гэсэн үг. Татах хүч таны хөл толгойг бараг л адилхан хүчээр татах болно. Хаанаас олох вэ гэж та бодож байна уу? Тэгвэл тийм ч хол хайх хэрэггүй. Манай сүүн зам галактикийн төвд нэг нь байгаа. Азар энэ нь биднээс 265 квадриллион километрийн зайд байгаа. Тэгэхээр манай нарыг ч бас гаригуудыг ч сорохгүй гэсэн үг. Тэгэхээр тийшээ очих гэж ярсны хэрэггүй. Үзэгдлийн хаяг өнгөрөх юм бол зүгээр л сорилтын эхлэл гэсэн үг. Хар нүхний төвд татах хүч хязгааргүй болдог өвөрмөц хэсэг байдаг бөгөөд та тэр хэсэгт няцлагдаж хар нүхний нэг хэсэг болох болно. Хинд ч үзсэн харсан зүйлээ ярьж чадахгүй. Хэн нэгэн таны гаднаас нь харж байх юм бол тис өөр дүр зураг харах болно. Таныг хар нүх рүү унаж эхлэх үед тэд таныг бүдгэн улаавтар болж байгаагаар харах бөгөөд төгсгөлт нь та зүгээр л үзэгдлийн хаяанаас цааш явахгүй үлдэж буугаар харагдах болно. Учир нь хар нүхэн дотор цаг хугацаа болон орон зайн үрэг солигддог. Үзэгдлийн хаяан дээр цаг хугацаа зогсон байдалд ордог. Та хар нүхнээс буцаж гарах, зүхтах ямар ч боломжгүй. Хар нүхийг өөхөх үед нь ч гэсэн сорж авсан бүхий л тоосонцруудаа цацаж эхлэхэд нь яг аль хэсэг нь таныг вэ гэдгийг хэлж мэдэхгүй юм. I don't know. Гэсэн хэдий ч Стивен Хокинг таны биеийн мэдээлэл алдагдахгүй байх арга олсон өөрөөр түүхтэй зэрэгэлдэх ертөнцүүд бий гэсэн онол бөгөөд энэ нь та нэг бодит байдал дээр хар нүх рүү унсан ч нөгөө талд хар нүх байхгүй. Хар нүхний цаана юу байгаа нь тийм ч тодорхой биш. Хар нүх байхгүй ч гэж магадгүй. Дутгшоогоо нь унаж байж л мэдэх байх. Хэрв та үзэгдлийн хаяг өнгөрөх үед хар нүх байж л байвал жижи боллоо л гэсэн үг. Жижи! Гэвч та Хокингийн хэлснээр хар нүх байхгүй талд гарч чадвал амьд үлдэнэ. Харин буцаж өөрийн ертөнцөдөө ирж чадахгүй л байх. Марс X одон орны дурангийн дэлгүүр. Хязгааргүй удам руу хамтдаа